Цаана үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За бид өнөөдөр 5 хүүхдэд бодиттой хөрөнгө оруулалт хийхээр нэвтрүүлгээ эхлүүлж байна. За бид өмнө нь Education дижитал технологийн сургуультай хамтран 8 сургуулаас 12 хүүхдэд тус бүрд нь 3 жил суралцах тэтгэлэг өгж исэн. Тэгээд энэ удаад ч гэсэндээ бас Education дижитал технологийн сургууль маань хамтран ажиллаж энэ дугаарт 5 хүүхдэд 3 жилийн гайхалтай тэтгэлгийг өгөхөр болсон байгаа. Саруулцгтын сонор. Ганц хогтой Мишель. Education дижитал технологийн сургууль 3 жил өнгөөс орох эрхийн бичгээр шагнуулж байна. Мөх Батын хангай гэж байна. За баяр хүргэе. Төвшин баярын төвөл эрдэнэ. Их хэрэтүү. Утган сүрэнгийн хоригломаа. Анунго. Education дижитал технологийн сургууль тэтгэлгээр сурахын гоё боломжийг олгож байна. Тэгээд хичээлдээ сайн яваарай. Баяр хүргэе. Баярлалаа. Тэг баяр хүргэе. Тэтгэлэг гарч байгаа хүүхд маань төгс ялт байх нэ. За баяр хүргэе хүүхдээ. Миний хажууд Education дижитал технологийн сургуулийн багш Санжижир ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу. Мэдээж сургуулийн талаар хүүхдүүд сонирхож байгаа хэ. Одоо бидний амьдралд техник технологи улам хурдтай орж ирж штэ тий. Тэгэхээр бүх юм өмнө нь гараар хийдэг байсан бүх зүйл автомат болж мэдээж бидний амьдралд эргээр өөрчлөгдөж байгаа штэ тий. Тэгэхээр яг энэ цаг үед бас цагаа олсон ийм сургаалтад нэгдэд бас удаж байгаа хүүхдүүдийн боловсрол бас үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Австралийн дижитал технологийн хөтөлбөрийг монголчуудаа илүү хөрсөн дээрээ буулгаж оруулж ирсэн ийм хөтөлбөртэйгээр онцлогтой сургууль байгаа. За одоо 7 дугаар ангийн хүүхдүүд болохоор орж ирэхдээ манайх 6-7-оос эхлээд дунд ангийн хөтөлбөрийг үзэж эхлэхээр байгаа. Дижитал технологи гэхэлэр одоо ер нь жахан шинэвтер ойлголт авах гэж бодож байна. Тэгэхээр яг эцэгчүүд хүүхдүүдтэй мэдээлэл өгөх зорилгоор энэ ялгаат нь юм а гэдгийг бас жахан тайлбарлалчаа тий. За дижитал технологи, мэдээллийн технологи хоёр гэх юм бол маш энгийнээр хэлээд ойлгуулъя гэх юм бол мэдээллийн технологи нь дижитал технологийн дотор нь орчдөг. За дижитал технологи болохоор бүх төрлийн одоо сүлжээтэй холбоотой сүлжээгээр дамжуулж байгаа мэдээлэл ч юм уу тиймэрхүү бүх зүйлүүд ороод ирдэг. Сүлжээгээр дамжиж байгаа электроникийн төхөөрөмжүүдээрээс дамжиж байгаа иймэрхүү зүйлсүүдийг оруулж ирж байгаа бол мэдээллийн технологийн зөвхөн сүлжээгээр гэдэг ч юм уу. Тийм учраас мэдээллийн технологи нь дижитал технологи ороод ирдэг. Дижитал технологи нь бүгднийг нийлүүлж дижиталтай холбогдлолтой бүх технологиудыг л хэлж байгаа гэсэн үг. За хамгийн анхан шатны 3 дугаар ангиасаа эхэллээ гэж бодоход логик суур ойлголтуудаа ойлгоод авчдаг. За тэгээд мэдээж 3 дугаар ангиасаа 5 дугаар анги хүртлээр бага ангийнхаа хөтөлбөрийг дуусгах юм бол манайх бүгд програмчлалын анхан шатны мэдлэгүүдээ бас ойлгоод авчна гэсэн үг. За тэгээд дунд ангиасаа эхлээд манайх яг дэлхийн хамгийн алдартай хэлүүд Python, C тиймэрхүү програмын хэлүүд рүү ороод эхэлдэг гэсэн үг. За тэгээд бүр гүнзгийх юм бол мэдээж аппликейшн, веб хөгжүүлэлт, тоглоом хөгжүүлэлт гэх зэрэг олон чиглэлээр бас бүгдийн үндсэн суурь ойлголтуудыг өгдөг. Дижитал технологийн сургууль маань өмнө нь 12 хүүхдэд тэтгэлэг өгөөд хүүхдүүд маань үр дүнгийн нэвтрүүлгээр уулцсан. Тэгэхээр мэдээж гайхалтай өөрчлөлтүүд яг бодит хүүхдүүд маань өөрчлөлтүүд гараад хэлснийг бол харсан. За тэгэхээр одоо яг өнөөдрийн хувьд бол одоо бид нэр эхний сургууль дээр тэтгэлгээ өгөхөөр 18 дахь сургуулийг зорж ирсэн байна. За хүүхдүүд маань мөрөөдлийн нэвтрүүлгийн фэйж хуудасаар яагаад энэ сургууль сурах ёстой вэ гэдэг эсээгээ танилцуулгаа гэд явуулсан. За тэндээс бид нэр шалгаруулад эхнийхээ хүүхдэд одоо тэтгэлгээ 3 жилийн тэтгэлгээ өгөхөөр ирсэн байна. За тэгэхээр эхний хүүхдэд сонгогдсон хүүхд маань 18 дугаар сургуулаас сонгогдсон юм хүүхд байгаа. За тэгээд хүүхдтэйгээ холбогдъё тий. За сайн байна мэдөө мөрөөдлийн нэвтрүүлгээс байна. За мэдөө чи гараад ирэх үү сургуулийнхаа үүдэнд гадаа хүүтэн маань дулаан авцсан өмсөд. За тэгээ. За чиний үед одоо бага байхад яг энэ 10 жилийн боловсролд энэ дижитал технологийн хичээл орж исэн бол магадгүй одоо шал өөр байгаа ах те өөр төвшөнд очисон байгаа ах те. Тий. За би бол өөрөө угаасаа ахлах анги руу ороод ахлах ангиасаа яг манай клубуд нэгдэж эхэлсэн. Тэр клубуд нь програмчлалын клуб руу ороод тэрээр нь сонирхож эхэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө би өөрөө бол ахлах ангиасаа эхлээд сонирхож орж ирсэн гэсэн. Хэрвээ бас яг дунд ангиасаа ч юм уу тиймэрхүү боломжтой байсан бол би бас арай илүү их мэдлэгийг олж авах байсан болоо гэж бас хаяа бодож жоох харамсах мэдрэмж төрдөг. Тэгэхээр одоогийн хүүхдүүд маань аттай юм тий. Ер нь бол одоо манай хүүхдүүд чинь 3 дугаар ангиасаа эхлээд үзэх боломжтой байгаад байна. За манай сургуулийн бас ерөнхийдөө гол зорилго зүйл ер нь манай захирлын өөрөө гэх юм бол Монголынхаа хүүхдүүдийг дэлхийд гологдохгүй адилхан төвшөнд сургая гэсэн иймэрхүү
бас зорилтыг тавиад ажиллаж байгаа. За сайн байна уу? За бэлгүүн үү? За наш шишээ зогсчих. Намайг Бямсурангийн бэлгүүн гэдэг. Би 18 дугаар сургуулийн Герман хэлний үндэрлэлсэн сургуультай ангид сурдаг. Энэ тэтгэлийн талаар ер нь яаж мэдсэн бэ? Манай аав ээжээс нэг юу Facebook мөгөөс хараад тэгээ яг би бас өөрөө ингээ компьютерийн юмд дуртай болохоор бас өөрөө явъя гэдгсэн. За Facebook-с мэдсэн юм шүү дээ Тий. За ямар хичээлээ илүү сайн байна? Одоо Тий. бол ер нь математик монгол хэлтэй сайн байгаа. Тэгээ бас гадаад хэлтэй. Мэдээлэл технологи хичээл ордгоо. Арай тий ордог. За тэгэхээр ер нь T-Education дижитал технологийн сургуулийн талаар хэр мэдэх үү? Яг анхудаага сонсож байгаа л доо. Гэтэ тэгж байгаа. Сан мэддэг болно. Манайх болохоор энэ бүх төрлийн веб аппликейшн, тоглоом гэх зэрэг зүйлсүүд байгаад байна шүү дээ. Чиний дэгүүл сонирхож байгаа чиглэл байна уу? Яг ингээд компьютерийн юг ингээд нэг амар сайн мэдээд ингээд сурах. За одоо угаасаа манай сургуультаар ингээд ороод явахаар чи яг өөрөө илүү гүнзгий үзээд тэрийгээ илүү олоод аван за. За би илүү энд нь сонирхолтой байна. Тоглоом бол ингэж хийдэг юм байна штэ. Логик нь ингэж явдаг юм байна штэ гэх зэрэг зүйлсээ чи өөрөө бас мэдээд тэгээ олоод авна шүү. За. Тэгээ чи өөрөө асуух зүйл байгаа юу? Байхгүй. Байхгүй юу? За багш бараг бэлгээ задлах шиг боллоо тий. За тэгэхээр мөрөллийн нэвтрүүлгээс бид нар чамд бэлгтэй ирсэн. Ямар бэлгтэй ирсэн гэж бодож байна? Сайн мэдхгүй байна. Мэдгүй байна. За ямар ч тач ээж аавтайгаа ярилцаад энэ чамд хэрэгтэй миний хүүхд компьютер сонирхдаг юм чинь гэд эсээгээ явуулсан тий. Ер нь чи эсээгээ өөрөө бичсэн тий. Тэгэхээр T-Education дижитал технологийн сургуульд суралцах сонирхолтой байна гэд эсээгээ бичсэн. Энэ талаараа нэг жаахан биднэрт ярьж өгөөч. Яг би нэг их тийм компьютерны утасны юу сайн мэдэхгүй. Тэгээд энэ сургуульд ингээд сураад тэгэх юм бол ингээд компьютераа илүү сайн мэдээд тэгээд одоо дараа нь ингээд утгагүй AI гэдэг амар том юм гашиж байгаа. Тэрнтэй адилхан ингээд хамт хөгжөө тэгээд явна гэж бодож байгаа. За ирээдүйд ер нь ямар мэрэгчлээ олъё гэж боддгоо? Эсвэл мөрөөддгөө? Ирээдүйд ер нь тэр компьютер яг тэр үедээ нэг байх нь тэр нэг компьютерийн юу л болно. Энэ сургууль туснаа. Ер нь хэдүүлээ амьдардаг үлээ? Ээж аав нь юу гэдэг лээ? Аав цагдаа ээж тэгээд Солонгост орчуулагч гэдэг. Тэгээд манай дүү болохоор нэг 3 дугаар анги сурдаг. Тэгээд дөрүлээ амьдардаг. За тэгэхээр бэлгээ хурдхан шиг өгье. За 3 жилийн тэтгэлэг гэсэн байна. T-Education дижитал технологийн сургуульд 2006-аас 2008 онд ингээд 3 жил хичээлээс гадуур амралтын 2 өдрөө сонгоод ингээд үн төлбөргөө сурах энэ гайхалтай бэлгтэй ирлээ. Баяр хүргье. Баярлалаа. Баярлалаа. Сэтгэлээ өгсөн багш нартаа сургуульдаа юу гэж хэлэхлээ? Баярлалаа. Нэлээд хол байгаа. Нөгөө дэвнэлийг дайрна гэдэг шиг. Ерөөс нь Улаанбаатар хотын зүүн зах, баруун зах, урд хязгаар гээд 5 өөр сургууль дээр тэглээ гартаал. Мэдээ сургууль дээрээ ирсэн үү? За сургууль дээр нь үүдэнд нь ороод ирсэн байгаа шүү. За бид явсаар дараагийнхаа сургууль дээр ирсэн байна. Дараагийн сургууль маань 41-р сургууль байна. За тэгээд бид нар энэ удаад 5 хүүхдийг сонгох хэрэгтэй байгаа. За хүүхдүүд маань бас эсээ ирүүлсний дагуу сургуулиуд маань нэлээд хол байрлаж байгаа. За Зайсанд, Яармагт, Баян Зүрхт өөрөгт гээд одоо өнөөдөр бол нэлээд ачаалтаа явах нь байна. Бэлэн үстэй тий. За тэгээд хүүхд маань өдөр 1:30-аас хичээлдээ орно. Тийм болохоор бас сургууль дээр хүүхдэд дуудсан байгаа. Тэгээд эртэл нас эсээг нь уншчихъя тий. За тэгээд багш унших уу? За. За, яагаад T-Education дижитал технологийн сургуульд тэтгэлгээр суралцах ёстой вэ? За, би T-Education дижитал технологийн сургуульд явж өөрийгөө сорж хөгжүүлэх гэж энэ алт шиг боломжийг ашиглалаа. T-Education дижитал технологийн сургуульд орсноор өөрийн оюун ухаанаа сорж үзэх гэж байна. За, миний хувьд T-Education дижитал технологийн сургуульд тэтгэлгээр суралцах нь ирээдүйн зорилготой хүрэх хамгийн зөв алхам гэж бодож байна. Би шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй байна. Би өөрийгөө хөгжүүлж цаашдаа олон улсын түвшинд өрсөлдөхөж мэрэгчлэлтэн болохыг мөрөөддөг.
Тэтгэлгээр суралцах боломж олдвол санхүүгийн дарамт багасж зөвхөн мэдлэг ур чадвараа хөгжүүлэхэд бүрэн төлөрөх боломжтой гэж үзэж байна. За мөн өөрийн сурсан мэдлэгээ ирээдүйд бусдад түгээж улс орондоо хувь нэмэр оруулахыг хүсдэг. Мөн TEDx-ний чадварлаг багш нарын дэмжлэг нь миний мөрөөдөлд хүрэхэд том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. За ийм гэсэн ирүүлсэн байна. За тэгэхээр энэ хүүхдээсээс хамгийн их таалагдсан юм өөрийнхөө сурсан мэдснийг бас бусдад түгээнэ гэсэн байгаа тийм. Тэгээ улс орондоо бас ирээдүйд юм хийж бүтээе гэсэн чин хүсэл зорилго эрмэлзэлтэй байгаад байна. За чи минь гараа яагаа вэ? За нааш ийшээ зогсч. За өөрийгөө танилцуулаад эхлэе те. За Би нөгөө 41-р сургуулийн 6-р ангийн сурагч би Саруул сайхан байна. за хизээ эсээгээ бичлээ нэвтрүүлэгт. 5 сарын 8-нд бичсэн. За юу бичсэн бэлээ? Одоо ингээд энэ дижитал технологи энэ сургуульд одоо орсноор өөрийгөө хөгжүүлж оюухна сорж математикийн бодлогыг энэ одоо ингээд компьютер дээр ажиллах юмдаа ингээд илүү сайн болох гэдэг инженер хүртэл болж олдог гэд. Тэгээд ингээд би ингээд орохыг хүсээд бичсэн байгаа. За чи том болоод ямар мэргэжилтэй болъё гэж боддгийг? Би ер нь хуулийн талаар явна гэж боддог. Хуульч болох юм биш үү те? За аль хичээлдээ илүү мундаг байна? Би ер нь бодохны математик монгол хэлтэй Илүү байгаа юу те? За энэ сургууль сурснараа ер нь юу сурч мэднэ гэж бодож байна? TEDx digital content сургууль. Математиктаа илүү сайн болж одоо ингээд компьютер дээр илүү сайн ажилладаг болно гэж бодож байгаа. Зөв. За багшаас асуух зүйл байна уу? Чиний хэлж байгаа математикийг бол угаасаа тэр нь бол дагаж ирдэг чадвар шүү. За математикаа сайн боддог болдог. Манайх болохоор ерөнхийдөө эхлээд програмчлалын хэлээ сурах нь байна. За тэгээ код гэж юу юм, програм гэж юу юм гэдэг ойлголтыг ойлгож авах нь байна. За эндээс эхлээд чи бүр цаашаага веб хөгжүүлж чаддаг болно, аппликейшн хөгжүүлж чаддаг болно. Аюулгүй байдал гэдэг хичээлээс үзэн, сүлжээний хичээл үзэн 3D гэх мэтчлийн хичээлүүдийг үзэж байгаа. За чи тэгээ код буюу програмын хичээл дээр юу үзэх юм бэ гэхээр хамгийн ихэнд Python гэдэг хамгийн алдартай програм хэл байдаг. Тэрийг үзэх юм шүү. За тэгээд цаашаага бас аюулгүй байдал гэдэг цахим орчинд хэрхэн аюулгүй оролцох юм. Цахим орчны халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлэх гэх зэрэг зүйлсийг үзнэ. Ер нь багшаа ярьж байгаас аль нь мэдсэн юм шиг байна. Нөгөө одоо ингээд сайн мэдгүй л. За төлхүүрийн осор гэдэг нэг юм уян юмар ингээ хийцэн. Хүүхдүүдийн өөрсдөө нээсэн. За энэ юу вэ? Энэ нөгөө юу лээ? Ани юу лээ? Харин үзчихсэн юм аа нөгөө марчч нэг. Кино минут толгойд байна уу? Хүүхэлдэйтэй албатай. Тэ юу лээ? Харин ба гэдэг. Миньон те. За энэ хүүхдүүд маань өөрсдөө ингээ 3D дээр ийм бүтээлээ хийгээд энийгээ бас хэвлүүлээд авч төгсдөг. За тэгэхээр чи бас иймэрхүү 3D хийж сурах нь байна. Иймэрхүү зүйл сурах нь шүү дээ тий. Компьютер дээр програм ашиглаад 3D-гээ хийгээд тэрийгэ багш нараараа хэвлүүлээд авдаг гэсэн үг. Төгсөхдөө. За иймэрхүү зүйл байгаа шүү. За. Чи иймэрхүү зүйл практикаар сурна. Бид дижитал 90 үед бэлдэх иймэрхүү хөтөлбөр байгаа гэсэн үг шүү. За өдрөгчл нардаг болохоор бид нарыг дуудан гот юу гэж бодсон? Амар сандарсан. Тэгээд ингээд яа сургууль дээр маань бичлэг хийх юм байна гэд мэдээ. Тэгээд амар сандарсан ятаач. Тэгэл наашаа гясгүй. Ааха. За тэгээд бид нар нэг том бэлэгтэй ирсэн байгаа чамд. Юу гэж бодчих? Сургуулийн юм болоо. Тэтгэгээр одоо ингээд суралцах. За яг зөв чи таалаа. За TEDx digital технологийн сургууль хэдэн жил гэж байна? 3 жил. Тэгээ 3 жил тэтгэлгээр сурах нь штэ. Ийм бэлэгтэй ирсэн. За баяр хүргэе. За баяр хүргэе. За тэгээд одоо 7, 8, 9-р ангидаа хүүхд маань сурна гэсэн үг штэ тий. За одоо 7, 8 бараг 8-а төгсөх шахуул яах юм бэ? За тэгээд тэтгэлээ өгсөн агч нартай хандаж юу гэж хэлэхлээ? Баярлаа, гилалаа. Одоо надад ингэж хандаж тэтгэлгээр ингэж суралцах боломж олгосон баярлаа. За тэгэхээр ямар ч байсан сургуульдаа итгэвтэй 3 жил гэдэг чинь урт хугацаа. Тэгэхээр сайн итгэвтэй яваад их юм сураарай. За баярлаа, сайн сурнаа. Тэгээд одоо 26 оны 9 сарын 15-наас хичээл нь эхэлнэ. Тэгэхээр 9 сарын 15-наас сургуультайгаа холбоо барьж агаад ер нь удахгүй сургуулийнхаа захиралтай багш нартай сургуультайгаа очиж танилцсан. Тэгээд 9 сарын 15-наас хичээлдээ суух нь шүү заяа. За баярлалаа. За тэгээд энэ сайхан мэдээгээ ээжтэй гэр бүлийнхэнтэйгээ очиж хуваалцаарай. За тэгнэ. Ангийнхандаа асуулгаарай. За баяр хүргэе. Баярлалаа, гилалаа.
За бид нар дараагийн сургууль болох 118 дахь сургууль дээр ирсэн байна. За бид нар мөрөөдлийн нэвтрүүлгийн фэж гоцоор одоо хэсэг ирүүлсэн хүүхдтэйгээ уулзж байна. За энэ түрүүнд танилцъя те хэн блэ? 118 дугаар сургууль сурдаг би төгс ирээдүг гэдэг. За гэр бүлээ танилцуулъя те давчгаа. Манай аавыг Батбаатар гэдэг, ээжийг Солонго гэдэг, аниг гэгээ өслөн дүүг төгс төгөлдөр гэдэг. За. Ам бүл тавуулаа. За. Тэтгэлгийн талаар хаанаас яаж мэдсэн бэ? Манай аав нөгөө нэг өдөр намайг компьютер дээр суулж ирсэн чинь энэ чи юу руу эсэ бичээд явуулвал орчих юм шүү гэд. Тэгээд би мэдээд тэгээд өөрөө бичээд явсан. За, эсэн дээр юу ч гэсэн бэлээ. Би чиний одоо бичснээс бол би маш их хичээдгээ сайн сурах гэж ер нь бусад хичээлүүд дээрээ ч гэсэндээ нэлээд сайн хичээдгээ гэж бичсэн байсан. Тэгээд хичээж ивэл тэгэл амжилтанд хүрнэ. Тэгэж одоо л хичээлээсэй. За, ямар хичээлдээ илүү дуртай сайн байна? Дизайн технологи. За. За, ирээдүйд ямар мэргэжилтэй болъё гэж боддгийг? Ер нь инженер цаашаа л. Инженер гэхлээр юу хийдэг хүн байдгийг? Одоо ингээд компьютер дээр ажиллаад илүү сайн цалин идэртэй. За тэгээд мөрөөдлийн нэвтрүүлэгт загтал хүсэлтэд бичсэн, за эсээгээ бичсэн. Тэгээд эсэн шалгараад бид нарт одоо чамд том бэлэгтэй ирсэн байна. Тэтгэлэг гардуулахаар ирсэн байна. За 3 жилийн манай Т сургуульд 3 жилийн үнэгүй сурах сургалтын тэтгэлэг олгохоор авчирсан байна. За баяр хүргэе. Баярлалаа. За сургуулийн талаар хэр сайн мэдхлээ education сургуулийг өмнө сонсч ирсэн үү? Сонсч ирсэн. За юугаар нь илүү сайн мэдэх юм? Одоо хичээлээ тууштай заадаг. Тэгээд хүүхдүүд илүү амжилт олдог гэдэг. Тэрийг. За тэгвэл багшийн тайлбарлаад өгчээ тий. За. Ямар сургууль вэ? Онцлогийн тайлбарлаад өгчээ. Чи сайн анхаарлаа сансаарай за. За манай Т education гэдэг сургууль маань болохоор ерөнхийдөө дижитал технологи яг цогц мэдлэгийг олох зорилготой байгаа. За чи болохоор ерөнхийдөө дизайн технологитой илүү дуртай. Тэгээд инженер болно гэж штэ. Тэгэхээр ерөнхийдөө чиний хувьд болохоор график дизайнер ч юм уу тэр чиглэл рүү явбал илүү дөхөн байх юм байна. За тэр тал дээр их юм бол манайх 6 7 дугаар ангиас эхлээд чи сураад хөтөлбөрөө үзээд мэдээж яг програмчлалынхаа суурь ойлголтыг аваад за мэдээ суурь ойлголтуудаа бүгдийг авна. За манайх болохоор програмчлал, электроник, за тэгээд аюулгүй байдал, сүлжээ, роботик гэх мэтчлийн хичээлүүд ингээ ордог байгаа. За тийм мэдээж бас 3D. Миньон тий. За энэ болохоор манай хүүхдүүд өөрсдөө програм ашиглаад 3D дээр хийгээд багшаараа хэвлүүлээд гаргаж ирсэн ийм бүтээл байна. За энэ болохоор арай нэг ийм уяатан байгаад байна шүү дээ. Нэг ийм түлхүүрийн осор гэх мэтчлээ. Хүүхдүүд өөрсдийнхөө төсөөлөл санаагаа 3D дээр хийгээд тэрийг бодит болоход хэвлүүлээд авдаг. 3D-ийн жишээ гэхэд электроник хичээл дээр бид нэр тодорхой хэмжээний мэдрэгч үздэг. За одоо жишээлбэл чи гадаа явж байхад чинь орой болцсон байлаа. Боломжны гэрэл асдаг тийм үү? Эсвэл бол орой орцны үдэнд гэрэл унтраатай байж хүн очихоор асдаг тийм үү? Гэх мэтчлийн иймэрхүү зүйлсийг чи өөрөө бас хийж автоматжуулж сурна гэсэн үг. Электроник роботик хичээл дээр. Иймэрхүү байдлаар ингээд практик хичээлүүдийг бас онлайн хослуулад ордог. Сая багш Захим Ертөнцөд гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр одоо та Facebook ашиглаж байна уу? Ашиглаж байна. За Facebook-тэй юм байна те. Өөр утсан дээр яаж ашиглаж байна? Юу хэрэглэж байна? Одоо Ямар програм? ер нь тэгэл утсаараа найзуудтайгаа ярилцах гэл тийм юм л хийдэг. Тэгээ хоорондоо холбогдож бас нөгөө Roblox гэх тоглоом тоглож байна уу? Roblox нэг тоглолтгүй. За. Тэгээд stand off гэдэг гэл тийм юм л. Stand off дээр team үгийн энэ линк рүү ороорой гэвэл чи орох уу? Тэрийг найз чи явуулсан байсан ч орох уу? Орохгүй юу. За наад чинь хамгийн энгийн наад захын жишээний захим орчинд хэрхэн аюулгүй оролцох вэ гэдэг жишээ ороод ирж шүү. За. Яагаад орохгүй лээ? Залуулчвал тэгэл муухай юм болоо. Аккаунт ч болох. Тэр талаараас сайн мэдэж байна тий. Бид нар 6 дугаар ангийн хөтөлбөрийг 7 дугаартай хамтдаа шахаад үзээд явна. Тэнгүүтлээ бүх юмыг эхнээс нь суурьаас нь эхлээд. За логик ойлголтоо аваад алгоритм гэж юу юм гэдгийг хүртэл үзээд шат дараалттайгаар бид нар явах юм шүү. Тэгэхээр чи ямар ч тийм санаа зовхон байхгүй зүгээр би ийм ирээдүйд сурах юм байна гэсэн миний саяны хэлснээс ойлгож аваад тэрэндээ л өөрийгөө бэлтээд ирээ шүү. За. Итгэвтэй сайн сураарай. За. Тэгнэ. Баярлаа. За амжилт хүсье. За.
Дэлхийн хаанч нэг л амт нэг л стандартыг мэдрээрэй. Кафе Капсул. Дэлхийн хаанч нэг л амт нэг л стандартыг мэдрээрэй. Кафе Капсул. Дэлхийн хаанч нэг л амт нэг л стандартыг мэдрээрэй. Кафе Капсул. Хотын баруун захаас хотын зүүн захад Баянзүрхт өргөт байрлах 133 дугаар сургуулийг зорж ирсэн байна. За тэгээд энд бас нэвтрүүлэгт хандаж одоо захидал хүсэлтээ эсээгээ бичсэн хүүхэд маань байгаа сонгогдсон. Тэгээд одоо орж тэтгэлгээ гардуулж өгье. Баярт мэдээгээ дуулгая. Бүгд хамтдаа орцгоё. За нааша. Дөрч намжлах шанг. Дээш хийж хараад. Аюур 3 давхртоо тий. Дээш 3 давхртаа. Тэгээд За баярлалаа. За харцсан байна уу яаж байна? За сайн бацгаана октод ээ. T-Education Digital технологийн сургууль гээд. Тэгэхээр энэ сургуулийн талаар мэдэх үү? T-Education Digital технологийн сургууль гээд. Сонсож байгаагүй юу? Зарим нь сонсч ирсэн бахан тий. За та нар дижитал технологи гэж юу байдаг талаар ойлголт юу байгаа вэ? Дижитал технологи гэхээр та нарын толгойд юу орж ирж байна? За компьютер өөр. Тэгээ компьютертэй холбоотой. За тэгээ интернет, дижитал гэдэг үгтэй ер нь бол холбогддог бүх зүйлийг бид нэр заана гэсэн үг. За одоо жишээлх юм бол манайх програм гэдэг хичээл орж ирнэ. Роботикийн хичээл гэж үзнэ, электроникийн хичээл гэж үзнэ. За тэгээ аюулгүй байдал, сүлжээ гэх мэтлэн бүх хичээлүүдийг ерөнхийд нь цогцлогоогоод нэг жилийн хөтөлбөр болгоод тэгээд жил ахих тусмаа тэрийгэ хөндрүүлээд агсан түвшинд үздэг ийм сургууль байгаад байгаа гэсэн. За би та нарт нэг бүтээл харуулъя. За энэ юу вэ? За миний юм те. За энийг бид нар 3D-гээр хийсэн. Манай хүүхдүүд өөрсдийн сонирхсон зүйлийг яг 3D принтер дээрээ програм дээр нь хийгээд багш нараараа хэвлүүлээ гаргаж ирсэн бүтээл гэсэн үг. Энэ маань. За энээс гадна бас нэг ийм сонирхолтой зүйл байгаа нь юу вэ гэхээр ийм нэг түлхүүрийн осор хийлгсэн. Хөдөлдөг. Нэг ийм түлхүүрийн осор бас хүүхдүүд өөрсдөө хийгээд энийгээ багш нараараа хэвлүүлж гаргасан гэсэн үг. За энэ бол ердөө 3D буюу бидний нэгэн хичээлийнх нь чиглэл байгаа. За энээс гадна бид нар аюулгүй байдал дээр захин орчинд хэрхэн аюулгүй оролцохын, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалахын гэх мэтчлэн зүйлсийг үздэг болвол за цаашаага бас бол Python гэх программын хэлийг бид нар анхан түвшнээс нь эхлээд дунд шат бүр агсан шат хүртэл нь үзэх боломжтой байдаг. За иймэрхүү зүйлсийг бид нар үзэж сурдаг, иймэрхүү зүйлсийг хүүхдүүдэд заадаг ийм сургууль байна. Мөрөөдлийн нэвтрүүлгийн фэйжээр эсээ ирсэн байгаа. Энэ сургуульд яагаад суралцах ёстой вэ гэдэг талаар бичсэн байгаа тий. За багш уншаа танилцуулчих тий. Би яагаад энэхүү сургуульд ормоор байгаа вэ гэвэл хичээлээсээ гадуур компьютероор юм хийж мэдээлэл технологитой хөл нийлүүлж сурахыг хүсэж байгаа. Учир нь бидний энэ үед технологиор хөгжиж суурилж байна. Энэхүү сургуульд 3 жил тэтгэлэгтээ сурсны эцэст би мөрөөдлийнхөө нэгэн хэсгийг биелүүлэх болно. За юуны өмнө би технологийн салбарт өөрийгөө хөгжүүлж ирээдүйд чадварлаг мэргэжилтэн болохыг хүсдэг юм. Мөн тэтгэлэг авснаар би илүү чадварлаг, хариуцлагатай, хичээнгүй суралцаж хөгжүүлэн урам зоригтой болно өөрийгөө. За нөгөө талаар би энэ сургуульд сурснаар ганцхан мэдлэг биш, бодиттой ур чадварыг эзэмших болно. Мөн дээрээс нь олж авсан мэдлэгээ бусдад хуваалцах болно. EMST Education Digital технологийн сургуулийн тэтгэлэг нь миний боловсрол, ирээдүйн амжилтын замын эхлэл болно гэж найдаж байна. Орчин үед технологи хурдцтай хөгжиж байгаа тул програмчлал, хиймэл оюухан, дижитал шийдлийн мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай гэж би дотроо бодож байна. Мөн би өөрийгөө байнга хөгжүүлж, их хичээж, зүтгэх урам зоригтой болж байна. За энэхүү сургуульд сурснаар би одоогийн баг зэрэг мэдлэгээ хэд дахин хөгжүүлж, их мэдлэгтэй болох болно. За Хэн бичсэн бэ? Та нар мэдж байгаа мó? За гараа дээр инэрэл таад. Ханаа инэрэл таад. T-Education Digital технологийн сургуульд одоо сургуулаа солихгүйгээр амралтын 2 өдрийнхөө аль нэг өдрийг сонгоод
3 жил өн төлбөргөөс оролцох ийм эрхийн бичгийн эзэн болсон байна. Баяр хүргье. За. За. Өөрийгөө бас очихын танилцуулъя тий. Сайн бацхан намайг өнөр сайхны нэрэлтэд байдаг. Би 133 дугаар сургуулийн 6-ийн ангид сурч байна. За, манай энэ зарыг хаанаас мэдсэн? Ээж аав нь мэдсэн үү? Альсвал чи өөрөө мэдсэн үү? Ээж аав мэдээд тэгээд намайг хичээлээсээ дараад ирэхэд тэгээд дуулгасан. Тэгэхээр тийм үү гэд тэгээсээ бичсэн. За, энэ сургуульд юу сурна гэж бодож байна? Компьютераар юм хийн гэж бодож байна. За, мэдээж тэгнэ. За, тэгээд 3 жил сайн сураарай, хичээлдээ идэвхтэй яваарай. За баярлаа. За, баяр хүргэе. За манай хүүхд болохоор маш юм хичээнгүй, зөв дадалтай, бусдад ингээд үлгэрлэж зөвөр одоо чаддаг. Тийм маш хичээнгүй сурагч байгаа. За тэгээд одоо багаасаа ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг таниад одоо тэрэндээ ингээд тэмүүлээд явж байгаад нь шаваараа маш их бахархаж байна. Education дижитал технологийн сургууль гэж сонирхож байгаа бол одоо 3D роботик гэдэг те ирээдүйн мундаг бүтээгчид инженерүүд болохыг хүсэж байгаа бол бас энэ сургууль найзтайгаа хамт суралцаж болно шүү. За амжилт хүсье. За одоо сүүлийн сургууль дээр ирж байна. Өнөөдөр нэлээд урт ажил хийлээ. Ядруу? Гайгүй. Гэтэл бас нэлээл явж байна да тий. Тий, Улаанбаатар хотын өстө бүх хязгаарт очиж штэ тий. За өнөөдөр бидний дараагийн 5 дахь сургууль бол нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургууль дээр ирсэн байна. Тэгээд биднэрт дараагийн эсэгээ явуулсан хүүхэд энэ 32 дугаар сургуулиас сонгогдсон байгаа. Тэгээд бүгдээрээ орж бас бэлгээ задлаа, 3 жилийн тэтгэлгийг өгье. Тэгээд хүүхдүүд маань одоо яг хичээлэнд харцсан байгаа. Биднийг бас хүлээж байгаа. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа орцгаая. За. 100 гарт шээ. За. Хансын хараа. Маргааш бүр сургууль чимэгдээд гоё болсон юм шүү дээ. Тэгээ маргааш өсөлтийн баяр нь болох гээд. Шээ. За. За. За шээ. За хүүхдүүд маань зөндөө үлээсэн. Бага шүү дээ, тий. За хоёлаа шууд орч чи. За. Тэг. За энд тавьчих тий. Энд шүү байна. За. Энэ анги мөн үү? За хүүхдүүдэнд харцсан байна уу? Сайн байцгаана уу? Тарж байна уу? Орох уу багшаа? За. Таны ажил тавтай юу? Сайхан зосч байна уу? Сайхан урсч байна. Биднээс амьсгал царгаад өнөөдөр төгжрээ ихтэй. Зөө. Бид ид хүлээгээл айгу догтлаалаа. Гэхдээ ангийнхандаа хэлээг байгаа. Тий. Тэгтээ иж байгаа нөхдөд мэдээг байгаа маань. Мэдээг байгаа. Тий. За сайн байцгаана нөхдөд ээ. Education дижитал технологийн сургууль гэж мэдхөө. Сонсч ирсэн үү? Австралийн дижитал технологиг Монголд одоо хөрсөн дээрээ буулгаж оруулж ирж байгаа 3-аас 9 дугаар ангийн хөтөлбөртэй хэрвээ гүнзгийх юм бол 10-аас 12 дугаар ангийн бүр гүнзгийрсэн хөтөлбөртэйгээр одоо 5 дахь жилдээ яг тасралтгүй явж байгаа ийм сургууль байгаа. Энэ юу вэ? За Minion. За энэ Minion-ыг болохоор манай хүүхдүүд маань өөрсдөө бүтээл сэтгэлгээгээ ашиглаад шууд өөрсдөө ингэж хийсэн байгаа. Энэ уян байдлыг бас өөрсдөө сэтгэж хүүхдүүд маань хийсэн байгаа. Таад 100 хөдөө явдаг уу? Явдаг. За хөдөө явсан хойгуур чинь гэртээ цэцэгтэй ч юм уу загастай болвол тэрийг хэн цэцгийг нуслах уу? Хэн загасын хоолыг нөхөх үү? Та хөдөө явсан шүү дээ. Тэр электроникийн хичээл дээр автоматжуулалт гэсэн хичээлийг бас ордог. Бидний хөдөө явж байгаа хооронд автоматар нарны одоо гадаах температур болон нарны гэрлийг мэдрээд за услах цаг боллоо. Цэцгээ услая гэд автоматар өөрөө ингээ усалдаг. Эсвэл бол загсаа хооллох цаг болсон байна гэд загсных нь хоол ингээ автоматар ингээ хоол аквариум руу ордог ч юм уу те. Иймэрхүү байдлыг бид нар бас электроник роботикийн хичээл дээр үздэг байгаа. Ямар нэгэн байдлаар та нарын гисц чинь интернет чинь орохгүй асуудал гарах юм бол заавал хүн дуудахгүйгээр өөртөө бас сольж сурдаг болно гэсэн үг. За яа гэж үгс үг вэ? За ийм л аюух анхан шатнаас нь зөв ашиглах, хэрэглээг нь зөв ашигтайгаар ашиглах гэдэг талаас эхлээд өөрсдөө бүр AI-г хүртэл бүтээх боломжтой иймэрхүү хичээлийн сэдв байгаа. За тэгтлээ уншиж өгөх багш те. За тий. За эсээ ирсэн байгаа те мөрөөдлийн нэвтрүүлэгт бидний зарыг хараад За яагаад би Education дижитал технологийн сургуульд тэтгэлэгтэй сурах ёстой вэ гэсэн гарч ихтэйгээр ирсэн байгаа. Орчин үед технологи хиймэл оюухан маш хурдтай хөгжиж байгаа учраас
ирээдүйд энэ салбарын мэдлэгтэй хүн амжилттай явна гэж боддог. Гэхдээ би зөвхөн амжилттай хүн болохын төлөө бус өөрийн хүсэл мөрөөдөл, авиа сонирхлоо хөгжүүлэхийн тулд энэ сургууль сурахыг хүсэж байна. Мөн энэ тэтгэлэгт тэнцэхийн тулд өөрийн хүч чармаалтаа гаргаж байгаагаа хэлмээр байна. Би альва зүйлийг судлаж, задлан ойлгох дуртай. Компьютер болон технологийн талаар илүү ихийг сурч мэдэх нь миний хамгийн том зорилгоудын нэг юм аа. Програм хангамж, хиймэл оюун ухаан, автомашин, робот зэрэг технологийн чиглэлээр суралцаж, чадварлаг мэргэжилтэн болохыг би туйлын хүсэн мөрөөддөг. Энэ сургууль суралцсанаар би өөрийн мэдлэг чадварыг улам хөгжүүлж, ирээдүйн том мөрөөдөлтөд хүрэх бат бөх суурьа тавьж чадна гэж бодож байна. Цаашдаа мэдлэг чадвараараа гэр бүл сургууль болон их орондоо хэрэгтэй хүн болоход зориулна гэдэгтээ итгэлтэй байна гэсэн байна. Кенгурууд ороод өмнө жил хүрэл медаль авч энэ жил алтан медаль авч ирсэн юм байна. Өөрийнхөө бас хоббигоос дурдахдаа математик болон робот, физик, автомашин, шоу эвлүүлэх, онсон тоглоом зэрэг ухаан шаардсан зүйлс дуртай гэсэн ийм эссе бичиж явуулсан байна. За хин бэ? Энэ бичиж явуулсан. Одмол байна уу? За шууд та нар шагналаар нь баг мэдчих шиг боллоо тий. За тэгвэл уудмыг өрж гин бүгдээрээ баяр хөөргий. За тэгэхээр 32 дугаар сургуулиасаа бол шилжихгүй хичээлийнхэн бус цагаар буюу амралтын өдрөөс хонгоод Educational Digital технологийн сургуульд 3 жил тэтгэлгээр сурах энэ гайхалтай бэлгийн эзэн боллоо. Баяр хүргэе. Яагаад сонгогдсон гэж бодож байна? За ямар ч тач баяр хүргэе. За баярлалаа. За энэ сургуульд сураад юу сурч мэднэ гэж бодож байна? Роботын талаар тэгээд кодчлал гээд. За ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч мөрөөддөг үү? Механик инженер. За мэдээж Education Digital технологийн сургуульд сурахаар зохион бүтээгч, программист, мундаг инженер болно тий. Тэгэхээр чиний бас бодож байгаа хүсэж байгаа мэргэжилтэй бас дүүхэн байна шүү дээ тий. За гэр бүлээ танилцуулаач. За манай ээж энд ингээд бичлэг хийж байгаа байхгүй юу? За. Тэгэд манай аа болохоор тэнд хичээн төгсөлтийн баярд нөгөө нэг туслах гад хайч юу лээ нөгөө нэг шаарын нүлэгээ сууж байгаа. Тэгэд манай дүү бас туслаж явж байгаа. Тэгэд манай их ч одоо ирээд бас удахгүй туслах байх. Тэгэд би энд ингээд тэтгэлэг авцсан гэсэн чинь. За. Манай зарыг яаж мэдсэн? Яаж ханаас мэдсэн? Нөгөө би ийм кодчлалтаас яахгүй юу. Тэгэд манай ээж намайг ийм тийм уралдаанд бүртгүүлээд тийм юмд явдаг болохоор манай ээж бүртгүүлээ тэгээд эсээ өвчгөө гэхээр нь бичигээд тэгээд битсэж ингээд тэтгэлэг авцсан. За. Тэтгэлэг өгсөн багш нартаа сургуулийн хамт олонд юу гэж хэлмээр байна? Баярлалаа. Тэгээд цаашдаа илүү хичээд сурж олноо. Хичээд сурах болно гэж хэлмээр байна. За багшаас тэнцэн хүүхдээс асуух зүйл байна уу? За асуух зүйл гэхээс илүү сая мэрэгжлийн сонсоод бас хэлмээр зүйл гарч ирлээ л дээ. За манай одоо сургуульд орж ирээд 6-аас эхэлж сурсан. За одоо 9 10 дугаар ангид сурж байгаа хүүхдүүд байгаа. За тэр хүүхдүүд маань сүүлд болсон Монгол Улсын их сургуулиас зохиогдсон роботикийн тэмцээнд ороод 2 дугаар байр эздэд гарч ирсэн байгаа. Роботикийн тэмцээн буюу нөгөө нэг роботоо өөрсдөө кодчлолоор удирдаад тэгээд тэмцээнд орж байгаа гэсэн үг. За тэгээ мэдээж бас бид нар өөрсдөө програм хангамжийн яг програмчлалын бас олимпиадуудад оролцоод явдаг. Бага өөрсдөө үүсгээд явдаг. Дотоод гадаад том олимпиадуудад аль болох бага үүсгээд орж явдаг. Тэгэхээр чамд яг чиний саяны мөрөөдлийг чинь сонсоход бол чи яг л манаа л орж ирэх л хөвгтэй байна даа гэж хэлмээр байна. Хэрвээ чи өөрөө сайн байж чадах юм бол жилийн дараанаас ч гэсэн юмаа сайн сурчаад за тэгээ бас олимпиадуудад оролцоод тэмцээн уралдаанд багт нь оролцоод явах боломжтой байгаа шүү. За. 3 жилийн 14 сая 400 мянган төгрөгийн тэтгэлэг авж байгаа. Тэгээ дахин баяр хүргье. За багш наашаа. Сайн байцгаана. Тэгээд намайг математикийн багш Дагмадмаа. Тэгээд энэ жил 6 ангийн гэсэн математикийн гүнзгий ангийг дааж авч ажиллаж байгаа. Тэгээд манай мундаг сурагчдын нэг буюу одоо уудамдаа одоо өнөөдөр ийм амжилт гаргасанд нь түл их баяртай байна. Тэгээд танад ийм гоё одоо хүүхдийн хүсэл мөрөөдлийг одоо дэмжсэн ийм гоё үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Танаа
нэвтрүүлгийн хамт олонд бас маш их баярлалаа гэж хэлье. Баярлалаа танд биднийг бас хоцорсон ч гэсэн хичээл таарсан ч гэсэн хүлээж ирсэнд бас баярлалаа. За баярлалаа. Намраас хойш ийм сургалтанд одоо хамрагдахсан ингээл бид хэд ингээл өөр ээж мэжтэй ингээл яриад бид нэр бас анги мангидаа бас иймэрхүү сургалт аавын эн чинь математикийн бас гүнзгийрүүлсэн сургалттай анги юм чинь бас энд нь бас дэмжлэг болоод иймэрхүү бас нэмэлт сургалт авах юмсан бид нар бас тэгээд нөгөө нэг төлбөр мөнгө инээтрээ гэл асуудлууд бас зөндөө ундарч байгаа. Тэгээд яг ингээ ярьжсэн. Тэгээд энэ хүсэл маань яг биеллээ шүү дээ манай удам дээр тий. Тэгээд За тэгэхээр мэдээж яг Монголд ганцхан байгаа дижитал технологийн сургууль. Тэгээ за энэ дижитал технологийн сургуулийн үүсгэн байгуулагч Бэлгүүн захирал болохоор Австралид өөрөө дэлхийн 100 топ сургуулийн нэг болох Queensland-ийн сургуулийг онцгой төгсөөд ирсэн ийм мундаг багш байгаа. Тэгээд Монголд сургуулаа нэгээд одоо 7 дахь жилдээ болж энэ 7 салбартаагаар үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд энэ үед одоо бас тэтгэлэг аваад ингээд одоо мундаг программист инженер болно гэсэн болох нь ирээдүйд. Тэгэхээр 3 жил гэдэг бас баггүй хугацааны тэтгэлэг учраас бас мундаг сураарай. Яг чиний хүсэл мөрөөдөл одоо бас биелж аваад бид нар ч гэсэн маш их баяртай байна. Баярлалаа. Манай гэр бүлийн зүгээс танаа нэвтрүүлэгт мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгт зориулж энэ цагийг бэлгэлэх гэж байгаа. Гэхдээ энэ одоо 164 ширхэг ийм эд ангиуд байгаа. Энийг уудмаараа огсруулад бэлэн болохоор нь танаа нэвтрүүлэгт хүлээлгэн өгье гэж гайхалтай юм байна. Ямар гоё бэлэг. Би одоо юу юм лаа гэж бодоодсэн. Ийм араа байх нь шүү дээ тий. За вау ямар гоё бэлэг. Жинхэнэ цаг юм бэлээ. Кварц цаг. Одоо яг огсраа тавингууд шууд ингээл яг энэ цагтаа адилхан ажиллана гэсэн. За маш их баярлалаа. Баярлалаа. Бас миний мөрөөдөл биелж байгаа. Ягаад гэвэл хүүгийнхээ авьяас чадварыг нь үнэхээр хөгжүүлэх юмсан гэж янз бүрээр оролддог. Тэгээд ийм гоё боломж хайрлаж байгаад бас та бүхэнд маш их баярлж байна. За үгүйсээ л бас маш их баярлж байна. Тийм тэгэлгүй яг би бүр өчигдөр сонсчиход нуух гэж айгүй хичээлээ. Айгүй хэцүү байсан шүү. Тийм. За маш бас олон хүмүүсээс шалгарсан байна. Тийм үнэхээр шалгарлаа. Тэгээд итгэл алдахгүй энэ цаг хугацаатай адилхан 3 жил бүгдээрээ хамтдаа өсөж хөгжин энэ бол үнэхээр итгэлтэй байна. Тийм. Ингээд хүүхдээ явуулаад жилийн дараа 2 жилийн дараа гэхлээр мэдээж том өөрчлөлтүүд үр дүн гарна. Тэгэхээр тэр болгонтой хамт байх нь тэгин тэгэлгүй яах вэ? Үнэхээр хамт иж чадъя шүү. За баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа. Баяртай. Наашлах цагийн замыг товчтон цэнглийн дугаан өргөе. Газрын хаан хүүхдийн хүслийг ашигэн дэдэдээ. Хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа харалээ. Хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа харалээ. Өнөөдөр 5 хүүхдийн хүсэл мөрөөдөл биелснээр мөрөөдлөлийг нэвтрүүлэг энд хүрээд одоо өндөрлөгт өгч байна. Тэгээд өнөөдөр хамт байсан сэтгэл бас дүүрэн байгаа ах тий. Тий. Яг ингээд яг манай чиглэл сонирхолтой байгаа хүүхдүүдтэй очиж уулзаад бас мэдээлэл өгөөд ингээ явна гэдэг надаас айгүй сонирхолтой байлаа. Өнөөдөр энэ 5 хүүхдүүдтэй сэтгэлгүүдээ гардуулж өгч байхад надаа ерөөхдөө энэ яг
манай сонирхолтой байгаа энэ хүүхдүүдэд тэтгэлийг гардуулж өгөх үеийн хүүхдүүдийн сэтгэл хөдлөл надаа маш их сонирхолтой, маш гоё мэдрэмж өглөө. За тэгээ яг манай хүүхдүүд маань ч гэсэн одоо энэ 3 жилийн тэтгэлгийг авцсан. Энэ 3 жилдээ маш сайн хичээгээд за цаашдаа яг ирээдүйн яг өөрсдийнхөө одоо тэтгэлгийнхаа эсэн дээр бичсэн байсан шиг маш сайн инженер, маш сайн механикч болоод төгсөөд гараад ирэх байхаа гэж би итгэж байна. Бас хүүхдүүд маань их өөрсдөө сонирхож эсээгээ явуулсан учраас одоо маш их догдолж байна тий. Хүсэн хүлээсэн байна, шалгарсан болоо гэж. За тэгээд хүүхэд олгонд л бас боломж олгосон T-Education дижитал технологийн сургуулийн хамт олон бэлгүүн захиралд одоо чин сэтгэлээсээ гэр бүлийнхэн өмнөөс өөрсдийнхэн өмнөөс одоо баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд мөрөөлөлийн нэвтрүүлэг дараагийн дугаарт дахиад 5 хүүхдэд тэтгэлэг олгох юм сайхан баяртай мэдээ байгаа. Ингээд дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.